угаасан ухаантай төрөдөг хүн гэж үгүй. Бид бүгд бүхнийг эхнээс нь сурдаг. Бид төрөхдөө ярьж, явж сураагүй байдаг. Мэдээж тоо бодож бүрж чадахгүй. Нэмэх хасах, унших, бичих, дугуй унах гэд шууд мэддэг чаддаг юм бидэнд бараг үгүй. Эйнштейн ч гэсэн 10 хүртэл тоолж чаддаггүй үе байсан. Алдагт Шекспирч бидэнтэй адил А, Б үсэг ангасан заалгаж л байсан. Гэхдээ хамгийн сайхан нь хүн бүрт сурах авьяас заяасан байдаг. Алгуураар ч гэсэн итгэлтэйгээр бид босож, мүлхэж, халтарч, бас унаж, унсаар л байдаг. Нэг өдөр итгэлтэй алхаад явх хүртлээр аймаар, гайхмаар, хэцүүч байсан бид оролцсоор л байдаг билээ. Нэг хөлийг нөгөөгийнхөө өмнө тавьж алхдаг шиг нэг санаа нөгөөгийнхэн араас төрөн гарсаар байдаг. Хариулт буруу байсан ч тэр бодол бүр бидний тарих оюуныг улам хүчрхжүүлдэг. Унах гэдэг бол өгсхийн өөр нэгэн нэр юм. Тиймээс цуцалтгүй урагшил. Энэ бол хинч сурч чадна, хаанч ойлголцож болно гэсэн энгийн зарчимтай хорвоо ертөнцийн хамгийн гайхалтай сайхан эдрэтэй нарийн үйл явц билээ. Та хинч вэ? Хаанч байсан? Нэг л зүйл этгэлтэй байх хэрэгтэй. Та юу ч сурч чадна.